Трамп зүгээр Венесуэлад үнэсээд Мадуроыг зүгээр ингээ шүүрээд авцсан. Мадуроыг зүгээр шүүрээд авцсан тий. Нэг ч Америкийн цэрэг тумсаа чухлаагүй. Зүгээр нэг улслаа ороод ерөнхийлөгчийн зүгээр ингээд яг нэг хүсний дэлгүүр лөө 8 нэрийн дэлгүүр лөө ороод нэг үнэ пи авч байгаа юм шиг зүгээр шүүрээд аваа гарцсан. Өрөөнөмийн төрөнгөөлөгч нараа за Идрат ойрын үед юу хийгээд байгаа юм бэ? Ягаад улс төрийн контент хийхгүй байгаа юм бэ? Хөрөнгө олонтын community-д анхаарал тавьж байгаа юм уу? Yes. За. Сүүлийн үед би юу хөгжүүлж байгаа юм бэ? Оролцоо одоо нэг 2-7 хоног бүрэн одоо төвлөрсөн. Юу юм бэ гэх юм бол та одоо энд харж байна. За, main хуудсан дээр энэ байна. Яг бүрэн дуусаагүй байгаа. Ямар зорилготой юм бэ гэх юм бол миний шинэ хөрөнгө оруулалт, шинэ судалгаа их компаниг би ерөнхийдөө хаанаас олдог юм бэ гэх юм бол Substack-аас олдог, Twitter-аас олдог. Окей. Facebook бол худлаа, YouTube-аас хаяа олдог. За, тэгээ би юу гэдэг юм бэ гэх юм бол тэ надтай төстэй хүмүүс, компани гэх мэт чи судалдаг. Тэгээд хүмүүс яадаг юм бэ гэх юм бол яг над шиг адилхан community-тэй. Substack-тэй санаа оноогоо хуваалцдаг. Тэ хүмүүсээс сарын төлбөр аваад тэгээд тэр community руу орох эрхтэй болдог. Тэгээд би ерөнхийдөө тэднийг бүгдийг нь дагдаг. За би өөрөө Twitter дээр ойролцоо нэг 500-600 хүнийг дагдаг байсан. Тэг өдөр болгон Twitter дээрээ тэр хүмүүсийн постуудыг уншдаг. Гэхдээ сул тал нь юу юм бэ гэх юм бол би ганцаараа би хүн хаяа би залхуурдаг, хаяа би өөр юм хийдэг, хаяа би аялдаг, хаяа багсаа бүтэн сайн. Тэгээ бүх твитүүдийг харж чадахгүй. Тэгээ хаяа миний фильтрээсээ миний харж байгаа юунаасаа юу болдго юм бэ гэх юм бол нэг компаниас оцорчдаг. Эсвэл нэг компаниг хардаг. Тэгтээ судалгаа хийдгүү яагаад гэх юм бол завгүй учраас. За тэгээд би янз бүрийн гой хөрөнгө олт энэс болж хоцорсон. Тэгээ би юу хийсэн бэ гэх юм бол миний өөрийнх нь хөрөнгө олтын аргыг одоо код болгож байгаа. Тий Twitter яг над шиг ухдаг. Тэгээд би өдөрт нэг 200-300 пост уншиж чаддаг юм бол энэ систем хязгааргүй олон постыг уншиж чаддаг. Окей. Тэгээд юу хийсэн бэ гэх юм бол бас миний дагдаг хүмүүс байгаа. Тэдний дагдаг хүмүүс. Тэгээд тэдний дагдаг хүмүүс бүгдийг нь ерөөхдөө судалсан байгаа. Одоо энэ дотор юу орсон байгаа юм бэ гэх юм бол та одоо үзүүлчихье. Одоогийн байдлаар би одоохондоо сая 549 tweet шинжилсэн байгаа. Тэгээд та миний ард юу орж ийнэ гэх юм бол баахан тоног төхөөрөмж, hardware. Тэгээд таад нэг үзүүлчих би бас энд нэг хиймэл ухааны супер компьютер өгсөрж байгаа. Яг супер компьютер бол биш гэхдээ супер үнэтэй компьютер. Ийм нүсэр том кейс авсан байгаа. Тэгээд серверийн кейс. Тэгээ энэ дотор AMD Threadripper 200 GB RAM, 2 RTX 5090 тэгээд ер нь бол нэг супер компьютер бэлтэж байгаа. Ер нь багаар юмнууд нь ирж байгаа. Тэгээд энийг одоо өгсөрн тэгээ ойролцоо энэ дээр нэг $10,000 компьютертэй зарцуулсан. Twitter-ийн ямиг ухахын тулд бас нэг $3,000 зарцуулсан. Тэгээ энийг бүгднийг хиймэл явахаан machine learning ашиглаад бас судалгаа хийж байгаа. Тэгээд цаанаа зөндөө код бичиж байгаа. Тэгээд зарим одоо жишээлбэл сая 500 tweet-ийг шинжилгээний тулд одоо энэ надад байгаа супер компьютероос илүү супер компьютер хэрэгтэй. Тэгээ би юу хийж байгаа юм бэ гэх юм бол 8 ширхэг H200, 8 ширхэг H100 тэ нөгөө Nvidia-гийн Blackwell компьютеруудыг Microsoft, AWS гэх мэт чин газар судлаа. Тэгээд тэн дээр machine learning хэмлээ явахаа янз бүрийн аргаар ер нь бол шинжилгээ судалгаа тооцоолыг хийж байгаа. Тэгээд эцсийн үр дүн юу гарч байгаа юм бэ гэх юм бол одоо энийг ерөөдөө дуусгаж байгаа та харж байгаа юм бол энд миний топ 200 шинжээч нар байгаа. Тэгээд тэдний 7 хоногийн өгөөж, 30 өдрийн өгөөж, 90 хоногийн өгөөж, 180 хоногийн өгөөж тэгээд энэ юунаас гарсан байгаа. Нөгөө 200 хэдэн pre-filter бас ингээ явсан. Ер нь бол нэг ойролцоо нэг 3 сая твитүүд байсан. Тэндээсээ ер нь бол бүгднийг ингээд хасаад шинжилгээ хийгээд тэгээ одоо ийм ранкингнууд гарч байгаа. Тэгээд хамгийн одоо өнгөрсөн 12 жилийн твитүүдийг ер нь ухсан байгаа. Нэмээд өдөр болгон ухаж байгаа. Тэгээд эндээс юу хийж байгаа юм бэ гэх юм бол хэн хамгийн шилдэг хөрөнгө олт хайдаг хүн юм бэ
Окей. За тэгээ энэ систем ер нь бол баг багаар ингээ өгсөрөгдөж байгаа. Тэгээ би юунд улам ихтгэлтэй болж байгаа юм бэ гэх юм бол энэ жилдээ хідүүлээ өнгөрсөн жилдээ ижилхэн ба магадгүй илүү өгөөчтэй явах магадaltaй яагаад вэ гэх юм бол хувьцааны арилжаа хөрөнгө олт тий мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тий. Гэхдээ амар хэцүү хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Яагаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй, community байхгүй. Одоо сайн сонсоорой. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст манай рафтан чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Яагаад вэ гэх юм бол одоо ганцхан нэг эдрээ компани судалгаа шинжилгээ хийхгүй байгаа. Би өөрийнхөө химэл ухаанаараа хуулж хийсэн. Тэгээ энэс юу гарч байгаа юм бэ гэх юм бол шинжилгээ гарч байгаа, харах хэвээр хүмүүсийг гарч байгаа. Тэгээд гой судалгаа үр дүн гарч байгаа учраас удахгүй ер нь бол хідүүлж инхэн утгаараа өдөр болгон 7 хоног болгон ганцхан 1-2 арилжаа хийхгүй ерөөдөө өдөр болгон арилжаа хийх болно. За тэгээд бүр cool юм юу юм бэ гэх юм бол яах боломжтой юм бэ гэх юм бол энд бас таад үзүүлчихье. Юу хийх боломжтой юм бэ гэх юм бол энийг би бас нөө interactive brokers дээр ер нь бол нэмэлт төлбөрөөрөө одоо бас энийг хөгжүүлж байгаа нэг IB-гийн gateway гэсэн юм байгаа. Юу хийж болдго юм бэ гэх юм бол би бүх арилжаануудаа өөрийнхөө энэ хөгжүүлсэн системээр интерактив руу шивж болно. Окей. Тэгээ энэ системээс гарч байгаа арилжаанууд нь шууд интерактив дээр хэрэгжүүлдэг болно. Тэгээ бүр cool юм юу юм бэ гэх юм бол тэр арилжаануудыг та хэд рүү шууд явуулах боломжтой. Окей. Тийм учраас нөгөө trade and portfolio update school дотор орохгүй нэг бол та IB аккаунт руу шууд очно. Тэгээд тэрэн дээр та өөрөө хараад хүлээн зөвшөөрч болно. Эсвэл татгалж болно гэх мэтчлэн. Тийм учраас миний арилжаануудаас хоцрон гэсэн юм байхгүй. Тэгээ энэний цаана би бас юу хөгжүүлж байгаа юм бэ гэх юм бол мэргэжлийн төвшингийн арилжааны систем. Тэгээд ерөөхдөө нөгөө хамгаалалттай арилжаа хийн хайж мэжтэй тэгээд stop loss гэх мэтчлэн ер нь бол химбэл байхаан тавьдаг болох гэж байгаа. Тэгээд энийг би ерөөхдөө та харж байгаа юм бол миний нүдний доор нэлээд томоохон юу нойрны юу гарч байгаа. Яг гэх юм бол би энэ дээр өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Юуны төлөө юм бэ гэх юм бол мэдээч миний хөрөнгө олтын өгөөжийн төлөө. Тэгээд энийг би хинтээ хуваалцах юм бэ гэх юм бол та хэдэ хуваалцсан. Окей? Schooling community-ийн гишүүдтэй эндээсээ гарч байгаа арилжаануудаа хуваалцсан. Энэ платформыг би гэхдээ нэвтрэх эрх таадад өгөх боломжгүй баха. Энэ бус нэг тусдаа үйлчлэг байх. Гэхдээ эндээсээ гарч байгаа гоё арилжаануудыг таатай өдөр болгон хуваалцах болно. Окей. За тэгээ энэ би ер нь бол нэг сарын дотор дуусгах гэж бодож байна. Тийм учраас та хэд төвчээртэй байгаарэ. Хагасаа бүтэн сайн би нэг идэвхтэй байж чадахгүй, тийм ээ. Гэхдээ би угаасаа өөрөө асар их мөнгө хөрөнгө олт хийсэн байгаа. Би өөрөө асар олон хүмүүсийн хөрөнгө мөнгийг ингээ өдөрж байгаа болохоор би бас өдөржөнгөө хөрөнгөний зах зээлийг харж байгаа хിവэрэ байгаа шүү. Окей. За одоо зах зээлийн апдейт руу орцгоё. Тэгээ энэ application энэ функцийн тухай би таадад мэдээж үргэлж апдейт өгөх болно. Тэгээд бэлэн болоод ирэх юм бол тэгээ би бол амар excited байгаа шүү. Окей. За окей. Одоо зах зээлийн апдейт руу орцгоё. Тэгээ түрүүн өмнө хэлж ирсэн энэ QQQ хараад үзэх юм бол тийм технологийн салбар ингээд ерөнхийдөө жоохон сул байна, тийм ээ. Сүүлийн high ерөнхийдөө өргөлцөг high, дараагийн high lower, дараагийн high lower. Гэхдээ сонирхолтой юм бэ гэх юм low-уд нь бас яваад байгаа. Тэгээ юу болж байна гэх юм бол нэг compression болж байгаа. Тэгээ нэг wedge болоод эхэлж байна. Тэгээд таамаг юу юм бэ гэх юм бол тэгээ технологийн салбар гэх мэт чинь одоо Венесуэла гэх мэт чинь юу болж байгаа юм бэ? Энэ ерөнхийдөө нэг доошоо явах хандлагатай юм шиг харагдаж байна. Гэхдээ бат бол биш. Тэгээд үүн бас хэлж ирсэн сонирхолтой юм бэ гэх юм бол энэ Dow Jones тэ S&P 500 бусдаас тусдаа хөдлөөд байна. За яаж байгаа юм бэ гэх юм бол та нэг харж байгаа юм бол энэ яг энэ трендээр явж байна. Тэ
хамаагүй хүчтэй харагдаж байгаа хэвээр чарт нь S&P 500 харах юм бол бас жоохон төстэй. Гэхдээ эдний дунд ерөөхдөө хамгийн хүчтэй явж байгаа нь бол Dow Jones. За Dow Jones хинт хамаатай юм бэ гэх юм бол манай автоматал өөрөнгө олд хийсэн хүмүүс ерөнхийдөө бол чухал. S&P 500 манай автомата дотор ерөнхийдөө байхгүй, Dow Jones байгаа. QQQ л бас хэдүүлээ нэг сүртэй хийгээгүй. Гэхдээ удахгүй ерөөхдөө томоохон вакцины өөрчлөлт орж ирнэ. Тэгээд бидний хувьд бол хамгийн сайхан мэдээ 5 дахь өдөр өнөөдөр юу исэн бэ гэх юм бол алт бол маш сайхан хүчтэй явж байна. Та энэ daily candle харж байгаа юм бол ерөөхдөө амар хүчтэй явж байна. Өмнө бол энд нэг uptrend байсан. Яг энэ uptrend дээр ерөөхдөө bounce хийгээд тэгээ өнөөдөр нээлтийн ханш алтны арилжаа шүү. $4,300 байсан бол тийм бараг нэг $100 дэшээ явцсан. За тэгээ энүүгээрээ дамжуулаад бидний Батцутар байгаа UGL тэ саяхан ерөөхдөө нэг жижигхэн pivot low хийсэн юм шиг шинжтэй байна. Тэгээд одоо pre-market дээр 58 40 мөч. Тэгэл удахгүй буцаагаад энэ 60 хэдэн лөө буцаагаад очно. Тэр магадлал бол маш өндөртэй. За тэгээд энэ алтны ингээд чарт харах юм бол ер нь бол алтны чарттай төстэй тэ uptrend line дээр ерөөхдөө хүчтэй bounce хийлээ. Тэг яг энэ uptrend line дээр өнгөрсөн 5 дахь өдөр хаалт хийсэн одоо буцаагаад ингээд дээш явж байгаа. Гэхдээ өнөөдөр нөгөө алт мөнгөний зах зээл Нью-Йоркийн цагаараа ингээд нэгдэх үедээ ерөөхдөө дахиад цохилт авах таад ингээд харж байгаа юм бол хэдүүлээ харцгаая. Hourly chart харъя. Тэгээд ер нь бол яг нөгөө Нью-Йоркийн арилжааны цаг нээхээр ингээд бам цогцдог. Тэ өмнө бас яг адилхан. Тэгээ одоо яг Нью-Йоркийн цаг руу орж ийн тийм учраас дахиад нэг цохилт авах. Гэхдээ сонирхолтой юм бэ гэх юм бол нөө мөнгө дээр хэдүүлээ юу ярьж ирсэн бэ гэх юм бол ер нь бол унах магадлал бол маш өндөртэй гэд байсан юм бол амар хүчтэй явж гин шүү. Айгуу сонирхолтой. Би бүр өөрөө гайхаж байна. Яг гэх юм бол энэгээр ингээд доошоо явчлаа. Тэ? Тэгээд up, тэгээд down, up, down, up. Тэгээд юу гараад ирж байна гэх юм бол бараг нэг bull flag юм шиг харагдаж байна. Тэгээ муу мэдээ юу юм бэ гэх юм бол мөнгөн дээр мөнгө амар хүчтэй дээшээ доошоо явж байгаа учраас хэдүүлэнгийн Curve Mining-ийн stop loss trigger болсон өнгөрсөн 7 хоног. Тэгээ Curve Mining-ийн позиц ерөөхдөө хаагдсан. Тэгээд Hecla Mining-ийн позиц ерөөхдөө нээлттэй хэвээр байгаа. Curve Mining-ийн позиц ерөөхдөө stop loss trigger болсон шүү. Гэхдээ энэ дээр нэг сүртэй харамсах юм байхгүй. Яагаад гэх юм бол хэдүүлээ хөрөнгө олт хийгээд тэндээс хөрхэн ашиг авцсан болохоор. За тийм учраас хэдүүлээ мөнгийг ерөөхдөө сайн харах хэвээр. Тэгээд сонин юм юу юм бэ гэх юм бол 4 хоногийн чарт дээр энэ 50 day moving average дээр айгүй сайхан хүч авсан. Тэгээд энэ өргөжлүүлээд ингээд support ингээ аваад байж чадах юм бол тэгээ би өмнө зөндөө ярьж исэн ер нь бол структуртай болж чадаад тий. Тэгээд цаг хугацаа шинэ худалдаа авахч мөнгөд бол сайн. Яг мөнгөд сайн юм бэ гэх юм бол одоо хүмүүс бүгдээрээ энийг одоо харж байгаа. Тэгээд хүмүүс яг над шиг харж байгаа хгүй. Ой тий. Үн ханш унахаараа хүмүүс мөнгийг шүүрээд авч байна. Энэ үедээ унсан авсан, энэ үедээ унсан авсан, энэ үедээ унсан авсан. Тэгээд миний видео одоо гацаад эхэлж байна. За түрээж байгаа. Окей. За видео бицаагайг болцсон байна. За тэгээд тийм мөнгөний ханш буурахаараа хүмүүс эргүүлээ авч байна. Тэгээд юу болж байна гэх юм бол за окей ингээд навс унахгүй юм байна гэсэн одоо баг зэргийн ихтгэлт хүрч байгаа байхгүй юу. За тэгээд юу болох юм бэ гэх юм бол цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүсийн сэтгэл зүй ерөөхдөө жоохон reset хийгдэнэ. Тэгээд энэ bull flag жигнэсээ болж таарах юм бол тэгээд ингээд жоохон явсаар хагаад тэгээд дахиад явах магадaltaй. Тэгээд солиотой юм юу юм бэ гэвэл солиотой юм юу юм бэ гэх юм бол те эндээ хэдүүлээ бэлэн байх хэрэгтэй. Яагаад вэ гэх юм бол өмнө бас ярьж ирсэн мөнгөний хөдөлгөөн улам ингээд шахахтаад байна. Мөнгө дахиад явах юм бол нэг одоо нэг хагас жил мөлийн дараа явахгүй. Ерөнхийдөө дахиад дээшээ тесрэх нь эсвэл доошо навс унах нь ер нь бол ойрхон таад харж байгаа юм бол энэ ерөнхийдөө хэдэн тийм 6 сараас 10 сарын хооронд 4 сар. За дараагийн flag тэ энэ хэд юм бэ гэх юм бол 10 сараас 12 сар. Тэгээд дараагийн leg up бол тэ бүр ингээд солиод явах магадaltaй. Тэгээд хэдүүлээ сонирхолтой юм харцгаая. Fibonacci-гийн extension-ыг хий. Тэгээд дараагийн level одоо за яг хуу
яг энүүгээрээ явах ёсгүй. Жишээлбэл дахиад жоохон retract хийлээ гэж бодъё л та. Окей. За энэ хүртэл retract хийлээ гэж бодъё. Тэгээ буцаагаад ингээд дээшээ явах юм бол ер нь бол ямар левелүүд харагдаж байгаа юм бэ гэх юм бол $100 левел харагдаж байгаа хгүй. Магадлалтай. Баталгаатай гэж би юусоо хэлэхгүй байна. Гэхдээ энэ move бол жинхэнэ айгу хурдан пуужин шиг явах магадлалтай. Гэхдээ харцгаая хагламааны позиц бэлэн байгаа. Тэгээ энэ bull flag улам тодорхой болоод ирэх юм бол хэдүүлээ юу их юм бэ гэх юм бол энэ удаадаа мөнгөний уурхааны компани хөрөнгө олт хийхгүй хэдүүлээ юу их юм бэ гэх юм бол зүгээр шууд мөнгөлөө хөрөнгө олт хийн. Цэвэр мөнгөлөө хөрөнгө олт хийж болно. Эсвэл жоохон хөшүүрхтэй мөнгөлөө бас хөрөнгө олт хийж болно. Хэдүүлээ энэ flag mag гэх мэт чинь тодорхой болоод ирэх юм бол ерөөхдөө аль алийг хийх баха. За VIX бол нам хിവэрэ хэдүүлээ бас энэ дээрээ удахгүй шийдвэр хүрэх ёстой. Яагаад гэх юм бол QQQ гэх мэт шин ерөөхдөө жоохон имзэг харагдаж байгаа. Тэгээ хэдүүлээ энэ дээрээ short ерөөхдөө VIX call option авах уугүй юу гэх юм бол ер нь амар хямдхан харагдаж байна. Тийм учраас нэг энэ 22-23 долларын VIX гэсэн даатгал багцлуугаа оруулах нь тийм амар гин буруугүй харагдаж байна шүү. За Tesla ер нь бол энэ support нэрэ failдсан дараагийн support хаана байгаа юм бэ гэх юм бол ойролцоо энэ яг одоо support дээр явж байгаа pre-market дээр $445 дээр явж байна. Elon Musk дөнгөж саяхан ерөнхийлөгч Trumpтай оройны зоогонд орсон тэр зургуудаа оруулсан 50 байшгүй байна улс төрийн хувьд. Тэгээд ер нь бол uptrend line-ыг ингээ хараад үзэх юм бол энэ ерөнхийдөө major uptrend line байна. Шинэвтер uptrend line ерөөхдөө энэ хаваар байгаа. Гэхдээ та мэдж байгаа би ерөөхдөө ийм diagonal одоо иймэрхүү lined нэг дуртай биш. Ерөөхдөө нэг сүртэй хүчтэй байдаг. Би бол энэ horizontal юм ер нь бол математикийн хувьд бол илүү магадлал өндөртэй байдаг учраас тэрэндээ илүү итгэдэг. Тэгээд Tesla дээр хэдүүлээ зүгээр тайм хүлээх хэрэгтэй. За гоё юм. Манай багц дотор нэлээд томоохон үйлзэлж байгаа компани 29 cent хүрсэн, 29 хүрсэн. За хэдүүлээ хизээ орсон байх юм бол за энийг би ингээд олон удаа ярьдаг. Гэхдээ яадаг гэх юм бол энэ өнгөрсөн жилийн миний топ хөрөнгө олт байсан. Бид нар яг 8.6 дээр орсон. Би ийшээ нэлээ их мөнгө хийсэн. Тэгээд 240% өгөөч мөнгөө 2.4-аар нугалсан. Mega Metals-та ер нь бол баярлаа. Mega Metals-та бол хайртай. Химзэг аль хэдийн мартцсан миний шинэ хайр юу юм бэ гэх юм бол Mega Metals тэ. Тэгээд ер нь бол энэ Fibonacci ингээ хараад үзэх юм бол удахгүй ер нь бол те Fibonacci full one move ерөөхдөө хийдсэн. Тэгээ хэдүүлээ харцгаая. Удахгүй ер нь бол өнөөдөр алт гих мэт хан шиг харцгаая. Тэгээд ер нь бол удахгүй нэг trim хийх цаг нь болцсон байж магадгүй. Гэхдээ яг баттай шийдэгдэг байгаа. Яагаад гэх юм бол нөгөө Fibonacci-гийн бол 30 цент дээр байгаа. Гэхдээ нэг сонирхолтой юм юу юм бэ гэвэл тийм ээ хэдүүлээ Fibonacci нэг дээр ингээ exit дандаа хийдэг байсан юм бол тэ энэ хавьда ер нь бол Fib move 12 цент байх байсан байна. Тэгээд хэдүүлээ бүрэн гарцсан бол тэгэл мөнгө хамаг өгөөч зүгээр орхих байсан. За дараагийн Fib юу хаана байсан бэ гэх юм бол энэ таарч болно 22 дээр байсан байна. Тийм учраас энэ Fibonacci зүгээр дэмжлэг нэг тай гэсэн үг шүү. За жоохон хоцорч байгаа компани юу юм бэ гэх юм бол манай Matza тэ энд ер нь бол нэг flag байгаа юм шиг байна. Алтны хаан шиг ингээ сайхан усж байгаа. Matza дээр удахгүй сайн мэдээлэлүүд нь гарна. Тэгээ би юундээ итгэж байгаа юм бэ гэх юм бол энэ компани ерөөхдөө манай багц дотор жижигхэн хэрнээ ер нь бол нэлээд гоё потенциалтай тэгээ ингээ харах юм бол ер нь бол энэ 1.6 16 цент 20 цент руу явах потенциал байгаа шүү. Гэхдээ Matza ерөнхийдөө хурдлах хөстөө сайн мэдээ байгаа юм бол Gels яг нэг алт өссөн өдөртөө ингээ тааруулчих юм бол ер нь бол биднэрт бас нэг хөөрхөн бэлэг барих боломжтой. За тэгээд миний нэг болгоомжлоод байсан юм ерөөхдөө намайг хохироосон биднийг хохироосон юу юм бэ гэх юм бол Westwoods дээр та санаж байгаа юм бол хэдүүлээ маш өндөр хуваар орж исэн. Тэгээд тэр South Africa болохоор гих мэт шин хуваа багасгсан. Тэгээ одоо яг хэдүүлээ жоохон цэцэг сарайлж байна. Хэдүүлээ ямар хааштай орсон бэ гэх юм бол 30 хэдэн цент хэдүүлээ жоохон 40 хэдэн цент тэгээд 60 хэдэн центээр орсон. Одоо 80 хэдэн цент хүрсэн байна. Амар гоё.
Тэгээд ер нь бол дахиад гоё мэдээлэл гарах бах тийм та одоо сая сонссон байх миний шүс гойжсон. Тэгээд энэ компани дээр бас хүрхэн ашиг олсон. Гэхдээ хангалттай ашиг олсон юм уу гэх юм бол үгүй. Яг гэх юм бол хэдүүлээ жоохон амхаа байсан болохоор энээс бүрэн өгөөж ерөөхдөө авч чадаагүй тэгээд таадас уучлахгүй. Гэхдээ ер нь бол мөнгө нэг нуулсан байгаа шүү энэ дээр. За, Ola Mining тэгээ хэлэх юм юу ч алга дандаа ингээл яваал байна. Тэгээд нэг 15 хэдэн доллар руу нэг явчих юмсан хизээ нэгэн цагт гэхдээ хэдүүлээ энэ дээр санаа зовох юм байхгүй хэдүүлээ ерөөхдөө бага ханшин дээр орсон мөнгө аль хэдийн 50% өсгсөн байгаа тийм учраас энэ дээр нэг санаа зовох юм байхгүй. Окей. За. Duolingo жоохон хувиа багассан ч одоо болохоор юм шиг байна. Яагаад гэх юм бол technical damage амар авсан хүмүүс бүр ингээд тийм учраас энэ дахиад доош явах магадлал бол байгаа. Тийм учраас удахгүй хэдүүлээ Duolingo бүр багцаасаа хасна эсвэл талын заарна. Гэхдээ хэдүүлээ анханасаа 2-2 3-4% тэгээд тэрийг одоо 2% болгоод яатсан байгаа юм шинэ нэг санаа зовох юм байхгүй. Бана багцаад төр ерөөсө жин эзлэхгүй байгаа. За curve mining харамсалтай stop loss-той хүрсэн. Curve mining руу хөрөнгө оруулалт хийх нь одоо ер нь бол тэгэл 1 мө 2 сар ерөөхдөө эргүүлээд curve mining руу орох хэрэггүй байгаа. Яг гэх юм бол эдгээр нөө new gold emerge хийгээд дуусгаагүй байгаа. Тийм учраас энэ дээр нэг сүртэй ярих юм байхгүй. Окей. Бас миний нэг дурлсан хвцааны нэг нь хэдүүлээ энэ хаваар орсон тийм ээ. Энэ хаваар ороод 40 мөч 50 хэдэн центээр ороод одоо 80 центээр явж гин мөнгө нэг нуулцсан байгаа ярих юм байхгүй. BITI жижигхэн позиц энэ дээр байгаа зүгээр хүлээх ёстой. Ер нь бол биткойн дээр юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ нөгөө head and shoulders ерөнхийдөө хийх гээд ах шиг байна. Тэ хэдүүлээ харцгаая ер нь бол энэ 100 мянган доллар 90 мянган доллар руу явах магадaltaй. Тэгээ харцгаая бас ер нь бол энэ uptrend line хүчтэй хിവэрэ гэх юм бол яах вэ? Logarithmic chart ерөөхдөө энийг цэвэрлэчи remove хий log chart-ыг харцгаая. Log chart-ыг харах юм бол ер нь бол аль хэдийн техникийн хувьд бол damage одоо хийцэн. Харж байгаа бол яг ерөөхдөө эндээ явж гин. Тэ одоо ерөөхдөө эндээ харин shoulder ингээ бүрэн гүйцэд хийгээд 103 мянган доллар дээр тэгээд доош явах ерөөхдөө бэлэн байгаа. Эсвэл өсөлтөө өргөжлүүлэн. Гэхдээ таад нь харж байгаа юм бол энэ биткойн ерөөхдөө инерц алдчихж байгаа. Тэ өмнө бол ингээл амар flag тэ дараагийн амар flag дараагийн яах вэ? Тэгээ одоо нэг харин shoulders руу ингээд явж байгаа. Тийм учраас энэ биткойн дээр нэг сүртэй ирээдүйг байхгүй хаа. За, Valaris дээр за энэ 7 хоногт хэдүүлээ гаргана. Хэдүүлээ ингээд 30-40 долларт орсон. Одоо 54 доллар дээр явж байгаа. Өнөө маргааштай харцгаая. Тэгээд яаж байгаа юм бэ гэх юм бол саяхан жоохон нефтний үн ханш жоохон чүд хөдөлсөн. Яагаад гэх юм бол Трамп зүгээр Венезуэла руу нисээд Мадурогийг зүгээр ингээд шүүрээд авцсан. Мадурыг зүгээр шүүрээд авцсан тий. Нэг ч Америкийн цэрэг нэг хумсаач хуглаагүй. Зүгээр нэг улс руу ороод ерөнхийлөгчийн зүгээр ингээд яг нэг тий хүнсний дэлгүүр рүү 8 нэрийн дэлгүүр рүү ороод нэг үнэ пи авж байгаа юм шиг зүгээр шүүрээд аваа гарцсан. That was funny. Тэгээд нефтний үн хаш жоохон дэше явсан. Одоо хятадууд яах юм бол Иран бас айгүй эвгүй болж байгаа. Ерөнхийдөө улс төрийн юмыг би ажиглаж байгаа шүү харж байгаа. Гэхдээ тэрэн дээр зүгээр контент хийх цаг зав олдох байгаа учраас тийм нефтийг хэдүүлээ харцгаая. Тэгээ доллар ерөнхийдөө чангарж гин евро суларч байгаа. Йен ер нь бол тийм яг энэ дагуул явж байгаа Great British Pound бол жоохон суларцсан. Тийм учраас доллар одоо ерөөхдөө чангарч байгаа. Доллар чангарч байгаа хэрнээ алтмалт ерөөхдөө бас айгүй хүчтэй явж байгаа. Тэр бол ерөөхдөө айгүй bullish. Тэгээд ойрын хугацаанд юу байгаа юм бэ гэх юм бол энэ мөнгийг харах хэвээр жигэн bull flag болох юм бол хэдүүлээ дахиад орох хэрэгтэй байгаа. Алт бол явдгаараа явж гин хэдүүлээ ерөөхдөө алтны чарт руу дахиад нэг орцгоё. Weekly chart-ын нэг харчи тий. Ер нь бол uptrend дээр явж гин. Энд нэг bull flag
Bam. Одоо нэг bull flag тэгээд дараагийн level ингээд дэше явах магадлал нь улам нэмэгдээд ах шиг байна. Тийм учраас манай багц бол гоё, дэжгүй хийвэрээ. Тэг өөр хэлэх юм байхгүй. Би буцаа одоо платформ дээр ажиллая. Тэрийгээс бүрэн болгох чи. Тэгээ энүүгээрээ дамжуулаад хэдүүлэнгийн хөрөнгө оолт илүү мэрэгжлийн төвшөнд өдөр болгоны судалгаа үнэлгээтэй. Тэгээд тэр интерактив proxy интеграц хийж чадах юм бол тэгээд хэдүүлээ арилжаануудаасаа хоцрохгүй байна гэсэн үг. За. Тэгээд schooling гишүүдүүд энэ яаж өгөх юм би яг мэдэхгүй байгаа. Гэхдээ ерөөхдөө энэ платформ гарахаас өмнө school платформ дээр бүртгүүлсэн байгаа хүмүүс тий зүгээр school платформын subscription дээр сар болгон өнгөө авчин дараа нь хоцорч юм уу араас нь орж байгаа хүмүүс нэмэлт төлбөртэй болох хаа яагаад гэх юм бол дэндүү үнцэнтэй болохоор. Гэхдээ тэрийг би яг нэг бүрэн гүйц бодог байгаа бэлэн болохоро болцсноо. За баярлалаа. Шинөөний минь. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын 29 долларын төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.